За ер нь ягаад монголчууд ягаад ингэж ийм зовлон гачланд унваа гэж газар нутагтаа эзэн биш. Тэгээ дэлхийн нэг тарсан тархаа бутархай хоорондоо эв түнжингүү хуваагдж болох бүхнээрээ хуваагдлаа бид нэр. Энэ юуны үндэс вэ гэхээр ерөөсөө л бид нар өөрсдөө эхлээд өөрсдийнхөө өөрийн биедээ тэгээ эзэн байх, гэр орондоо эзэн байх, улс орондоо эзэн байх, тэр эзэн эрхээ өөрийн гэсэн бие даасан сэтгхүү толгоогоо алдсан. Тэгээд боолын сэтгхүүтэй болсонтой холбоотой гэж боддгийг. Одоо нэг муу элэх дуртай социализмын үе Оросуудын бас л одоо иргэшээл юмд байсан үе. Залгуулад арлсан, хувьсгал залгасан. Тэгэл одоо том капиталист гүрнүүдийн иргэшээл. Манай ардчлалын ярьдаг л да. 90 оноос хойш монголчууд жинхэнэ сор тогтнол олж авсан гэдэг сайрах. Гэтэл ягаад хэрвээ тийм бол иргэшлөө сор тогтнол олсон юм бол ягаад одоо ингэ газар нутагтаа эзэн биш, улс орондоо эзэн биш, гэр орондоо эзэн биш, өөрийн толгойдоо эзэн биш ингэ дэлхийгээр нэг гуйлгачилж явна. Би эдмүний гуйлгачил яриаг байна. Оюун санааны гуйлгачил. Ягаад цөөхөн монголчууд эх орондоо эзний ёсоор элэг бүтэн газар нутагт эзэн амьдарч чадахгүй байна. Ингээд улсынх нь бараг 10% улсан 250 гаруй мянган монголчууд дэлхийгээр нэг хэрэм бидэрч явна вэ. Хичнээн мянган монголчууд амьдын хангацал үзэж аав ээжигөө толгот нь очиод хөдөөлүүлэх боломжгүй ирэхгүй ингээд дэлхийн ингээр тарчихсан ингээд зовлон гашлан унж явна вэ. Энийг бид нөрөөдө тунгаах цаг болсон. Өнөөдөр газар нутгийн тухай, уулз усныхаа тухай тэрний төлөө тэмцэж байгаа болгон галзуу солиотой хөгжлөг чөдөрлөгч улсын хөгжлийн хойшин нягаагч гэсэн ийм нэр томьёо зүүдэг болсон. Тэд нарыг баалж шоолдог болсон. Нэг хэсэг нь Монголоо хорлох гээд байгаа юм шиг, нөгөө хэсэг нь Монголоо аврах гээд байгаа юм шиг ийм хоёр талд толцож байна гэж манай эрх баригч нар эсвэл одоо эрх баригч намын сортлогуулагч нар ярьдаг л да. Та бүхэндээ энэ сайхан галын дээргээд өөрийнхөө уншсан номын тухай хуваалцъя гэж бодлоо. Монгол улсад маань уран ухах, улбарлах тухай нэлээд ширүүн тэмцэл хоёр талцаж ингэж байгаа үед энэ дэлхий дээр болж байгаа туршлагуудыг бид нар өөрсдөө судалж үзэх хэрэгтэй юм болов уу гэж бодоод Америк нэгдсэн улсын Юта, Нью Мексико, Аризона гэсэн 3 мужийг дамалсан Navajo Reservation-ны газар нутаг дээр уран олборлсон тухай бодит түүхээр бичсэн ийм ном байгаа. 1944-өөс 1986 оны хооронд Америк нэгдсэн улс атомын бөмбөг туршихын тулд уран ухаж эхэлсэн юм байна лээ. Тэгээд энэ ураны 3 аргаар олборлсон хамгийн сүүлд 70 оноос хойш одоо Монгол ухах гээд байгаа. Уусган баяжуулах аргаар уран олборлохоор ингээд шийдээд байгаа. Яг энтэй адилхан аргаар уран олборлсон. Одоо хүртэл 40 жилийн дараа гэхэд одоо хүртэл тэр ураны хор нөлөө арилаагүй маш олон эмгэгүүд Navajo үндэстнийг дамсан тэр дундаа хавдар, уушигны хавдар, бөөр, зүрх судасны өвчлөлүүд, ургийн гажиг гэсэн ийм өвчлүүд бол маш ихээр тулгарч энэ асуудал бол одоо хүртэл шийдэгдээгүй байсаар байгаа. Өнөөдөр шинжлэх ухааны яриад бид нар хамгийн гол зүйл болох энэ уран гэдэг элементийг газрын гадарга дээр гаргаснаар учрах цацраг итрэгт бодисын хий агаарт тарсан нь мянган жилээр оршин тогтнох боломжтой. Тэр нь амьд бүхнийг сөөрүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголд байгаа монголчууд минь гадаадд байгаа монголчууд ч гэсэн өөрийн оршин суугаа орны хил дээр байгаа уран олборлсон технологи, туршлага, үр дагаврын тухай над шиг ингэж уншиж судлаад бусдаа бас түгээгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр монголчууд минь та бүхэнд хандаж би уриалга гаргаж байна. Гадаад дотоодгүй нийлээд хамгийн чухал асуудалд анхаарья. Ураныг Монголын газар нутагтаар хайх, олборлох, боловсруулах, ашиглах, тээвэрлэх, дамжин өнгөрүүлэх, цөмийн эгдэл бошлохыг бүрэн мөсөн оргилох хуулийг өөрийнхөө сонгосон гишүүдэд хандаж хуулийн төсөл боловсруулж улсын хурлд өргөн бариулаа. Хэлцүүлээ гэдэг ийм шахалт шаардлагыг хөрвүүлмээр байна. Өөрсдийнхөө тойрогт сонгогдсон гишүүдтэй хандаач. Ийм уриалгыг та бүхэндээ гаргаж байна. За баярлалаа. Монгол улсаа
одоо энэ ураны аюулаа сэргийлж дэмжицгээж нэгдэх хэрэгтэй гэдгээ ухамсарны үүднээс би өөрийнхөө дуу хоолойгоо нийлүүлж сууна. Бид ямар их олон түүх туулж ирсэн агуу үндэстэн ард түмэн билээ. Өнөөдөр бидний нөхцөл байдал ямар байр хүрж байна? Хамгийн доош шатандаа хүрсэн их орноо ураанаар холбоод ирээд байна. Тийм учраас одоо өөрсдийн үр хүүхэд ирээдүйн хойч үеийнхаа төлөө газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, эрүүл мэндийн төлөө бүгдээрээ энэ ураны хор хөнөөлийн талаар бүгдээрээ одоо илүү сайн нарийн судалж мэдцгээе. Энэ сошиал медиа хөгжсөн энэ 90 бид нар хаанаас ч гэсэн мэдээллийг олоод авчиж болж байгаа. Тийм учраас би энэ талаар хуваах юм аа. Би өвдийнхаа сургаалаас сурахад энэ талаар энэ одоо ураныг шар нунтаг гэж нэрлэж байсан. Шар нунтагтаа тэд нар уучраа бүхэл бүтэн нэг отог амгаар энэ шар нунтагаас болж устж үгүй болсон талаар одоо бид сэрэмжлүүлэг болгон үлдээсэн байдаг. Тиймээс та бүхэн миний энэ гаргаж байгаа уриалаа нэгдэж гадаад байгаа бүх монголчууд нэгдээсээ халаар сайраас бүгдээрээ Монгол улсаа хамгаалцгаая. Энэ уран ухах талаар ингээд өнөөдрийн нийгэм маш хурцдмал байдал үүсээд байгаа. Тэгээд энэ бөөгийн товчоо гэдэг энэ номон дээр болохоор бидний өвөг дээц буурлууд маань ураны талаар ингэж хэлсэн байна. Тэр бол миний бүр маш их анхаарлыг татлаа. Ягаад тэгэхээр уран буюу тэр шар нунтаг дэлхийн хөрсөнд байхдаа альва бүхнийг тэтгэх, дэлхийг эргүүлэх энэ нарны систем аймгийг зөв зохицолтой байхад тустай маш хүнд элемент юм аа. Гэтэл тэрийг газрын хөрсөн дээр гаргаад ирэхээр нарны эрчмээр итгэвчээд 3-аас 4 дахин ингээд эрчимжээд өдөр болго эрчимждэг гэж байгаа. Тэгснээрээ хүний биед маш хортой бодисыг ялгаруулад энэ нь юу хийдэг юм бэ гэхээр хүний биеийн хүрдэн бие буюу аура гэмтээд юм аа. Аура гэмтээснээрээ хүрдэн бие гэмтснээр хүн өвчлөл үүсдэг. Янз бүрийн хорт бодис ингээд биеинд орохоор тэр мэдээж ураанаас авахгуулаад хүний биеийн хүрдэн бие ингэж гэмтдэг юм аа. Тийм учраас хүрдэн бие гэмтсээр угаад үндэс хүрдээс энэ орой хүртэр гэмтээд ирэхээр хүний сүнсэн бие салах тийм боломжтой болд юм аа. Ингэснээрээ хүний сүнсийг устгад юм аа. Тэгээд сэтгэлгүй, оюун ухамсаргүй нөгөө ариун сүнсгүй өнөөдрийн бидний ухамсардгүй хүмүүс төрдөг юм аа гэдгийг энэ бөөгийн товчоон дээр одоо маш товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгсөн байна. Бүгдэд бидний энэ уран хорцсноор үр хүүхдүүд маань ирээдүйн хойчийн хүүхдүүд маань хүрдэн биегүй өвчлөлтэй хүмүүс түрээд ирвэл яах юм бэ? Тэгэхээр энэ дээр бүх хүмүүс дуграасаа бүх хүмүүс игдэж энэний эсрэг тэмцээсэй гэдгийг би хүсэж байна. Мөн энийг хизээч Монгол улсад урааныг ухуулж болохгүй маа гэдгийг би өөрөө нийт Монголынхаа ард иргэдэд уриалж байна. Та бүхэн энэ талаар энэ бөөгийн товчооноос уншаарай. Гадаадд байгаа нийт монголчууд энэ талаар судлаад Монголд байгаа ард иргэдэд мэдүүлж өгөөсэй. Шүтлэгийн мөн чанарыг судалдаг, түүнийг хүмүүст хүргэдэг тэдгээр пастор, лам, бөө, номлогч гэдэг хүмүүст зориулж байгаа бичлэг шүү. Яагаад тэр хүмүүсийг онцолж байна гэвэл тэдгээр шүтлгүүдэд бүгдэнд нь сүнс гэж ярьдаг. Гэтэл тэр сүнсний төвшөнд нь очиж усгалд оруулдаг ийм аюултай зүйлийн талаар, ураны талаар одоо бид нар ярьж байна. Уран гэдэг зүйл зөвхөн хүний бие махбод дээр биш. Түүнээс хойшлаад тэр тухайн хүнийг амьдруулж ам оруулж байдаг тэр сүнсийг нь байхгүй болгодог талаар сударт бичсэн байна. Сүнсийг байхгүй болгоно гэдэг бол сүнс гэдэг бол сэтгэл, ухамсар хоёр байгаа. Тэгэхээр хүнийг сэтгэлгүй болгодог, хүнийг ухамсаргүй болгодог ийм аюултай зүйлийн талаар яриад байна шүү. Тэр лам, пастор, бөө, номлогч гэдэг байгаа хүмүүс маань дор дороо үүнийг ойлгож аваарай. Өөр бусадтай түгээж хайрлаарай. Мөн бусад хүмүүс ч гэсэн энэ бичлэгийг тэдгээр хүмүүст, шүтлэгийн төлөөллийн тэдгээр хүмүүст хүргэж хайрлаарай. За тэгэхээр монголчууд маань энэ цаг үед бидэнд юу чухал вэ гэдгийг бодож
энэ ажил амьдралаа жоохон энэ улс их орныхоо ирээдүй одоо байгаа нөхцөл байдалтай жоохон анхаарал хандуулах хэрэгтэй байна. Бид нар өнөөдөр ингээд хин нэгдгийн сошиал дээр ингээд том цагаа өнгөрүүлж байна. Хоорондоо хагарах нар хагарч хэрэлж бүхнэр хэрэлдэж байна. Тэгэхээр биднэрт юу чухал вэ гэвэл бидний үеийн үед амьдарч ирсэн энэ газар широо их орны уул ус бүрэн бүтэн байх. Энэ нь болохоор эрүүл аюулгүй байх. Бидний үр хойчин үе залгамжлан сайн сайхан эрүүл саруул айх аюулгүй амьдрах нь чухлаа. Тэгэхээр энэ чухал усаа ялах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бидний ирээдүйн энэ чухал хэрэгцээг энэ эрх ашигт дайсагнаж байгаа юм юу вэ гэхээр энэ замбрааг уул уурхай тэр тус маань уусхан олборлох энэ арга технологи юм аа. Тэгэхээр бид нар чухал юм аа эренблээд энэ ойр зуур өөр хоорондоо толхилдсон энэ байдлаа зогсоогоод хамгийн түрүүнд энэ ураны хайгуул олборлолт энэнийг зүтгүүлж байгаа засгийн газрын бодлого шийдвэрт анхаарал хандуулаач.